Сайн байцгаана уу. Шинэ бичлэгээрээ уулзж байгаадаа таатай байна. Энэ удаад нэгэн цоошин киноны тайлбарыг хүргэхээр шийдлээ. Энэ бол 2024 оны 8 дугаар сарын 2-нд кино театруудын дэлгэцнээ гарсан найруулагч M. Night Shyamalan-ы Trap буюу зан хэмээх сэтгэл зүйн триллер. 6 дахь мэдрэхүү, дийлдэшгүй, тосхон зэрэг санаанд оромгүй төгсгөлтэй аимшигын триллер жанрын олон кино төрөвсөн найруулагч M. Night Shyamalan-ы ээлжид нэгэн сонирхолтой уран бүтээл болох энэхүү Trap киноны гол дөрүүдэд жүжигчин Josh Hartnett, Ariel Donahue, Hayley Mills, Alison Pill мөн найруулагчийн төрсөн охин Saleka Night Shyamalan-аар тоглосон бөгөөд уг кино 30 сая $30 өртгөр бүтэж дэлхийн хэмжээнд нийтдээ 73 сая $70 орлогыг олоод байна. Кино Филадельфиотын галс нөгч Купер Адамс өсвөр насны Райли охиноо онц сурсан гээд охиныхоо шүтэн биширдэг поп дуучин Lady Raven-ы тоглолтыг үзүүлэхээр дагуулж ирж байгаагаар эхэлнэ. Түүний охин Райлийн анх удаага маш том концертын танхимд эд шуугуулж байгаа алдартай дуучны тоглолтыг үзэхээр ирсэндээ үнэхээр их баярлаж хөөрөх болно. Дотогшоо нэвтрэх үеэр Купер хэтэрхий олон тооны цагдаагийн хамгаалалт гарсан байгааг анзаарч хардаг. Ингээд тэд өөрсдийн суудлаа эзэлж суух үеэр Купер мөн л олон тооны цагдаа нар үзэгчдийг шалгаж эрэгтэй хүмүүсийг авч гарч байгааг харна. Тэгээд тоглолт эхэлж Lady Raven дуулж эхлэх үеэр Купер охиндоо бие засчихад хүрээ дэрэй гэж хэлээд гарна. Нийтийн бие засах газарт Купер гар утсан дээрээ камерын шууд дамжуулалтын бичлэг үзнэ. Бичлэг дээр Спенсер хэмээх нэгэн эрэгтэйг хүл мэдэгдэх газарт гарыг нь хүлж гинжилсэн байгаа нь харагдана. Яг энэ үед тусгай хүчний олон машин техник тоглолт болж байгаа газарт ирдэг. Купер гараа угааж байхдаа нэгэн хөгшин эмэгтэйг олж харах бөгөөд бие нь нэлээд эвгүрхэж нүдэ хэсэг анаад дахиад тартал эмэгтэй алга болсон байдаг. Гадаа иж бүрэн хуйгал зэвсгэлсэн тусгай хүчнийхэн тоглолтын цогцлборыг тойрон бүслэх үеэр холбооны мөрдөх товчооны профайлер эмэгтэй машинаас бууж ирнэ. Тоглолт түр завсарлах үеэр Купер Райли хоёр гарч хонголд зарагдж байгаа Lady Raven-ы мерчендайз худалдааг сонирхож Райлид футболк авах гэхэд түүний хэмжээ ганцхан үлдсэн байдаг. Энэ үед тэнд удаан хүлээ зогссон өөр нэгэн охин яг тэр арцмэрийг авна гэдгээ хэлэх үед Купер охиндоо ойлгуулж дараа нь охиндоо авч өгье гэж хэлнэ. Джеймс хэмээх худалдагч залуу Куперт хандан тань шиг сайхан сэтгэлтэй элдэх хүмүүс өнөө цагт ховордсон шүү. Би 10 минутын дараа агуулгаас дахиад нэмж авчрахтаа таны охинд таарах футболк цааш нь тавьчихна гэж хэлдэг. Купер цагаахан сэтгэлтэй худалдагч залуугаас яагаад энд маш олон цагтаа хаасайгүй камер зоосон байгаа талаар асуухад өнөөх гинэн залуу түүнд хамаг үннийг хэлж орхино. Тэрээр хүмүүсийг мөчөлж хэдэн хэсэг болгож хороодог ярахчин гэдэг нэртэй алдартай цоврал алуурчин өнөөдөр энэ тоглолтод ирэхийг холбооны мөрдөх товчооныхан олж мэдээд түүнийг барих гэж байгаа. Энэ тоглолт тэр чихтэй занх гэдгийг түүнд хэлнэ. Орох гарах бүх гарцыг хаасан хүн бүрийг шалгаж байгаа. Яхав тоглолтын тайзны арын хэсгийг л шалгахгүй байх. Гэхдээ тийшээ угаасаа энийг ч оруулахгүй. Энэ талаар хинт ч битгий хэлээрэ. Заавал ирж охиндоо футболк аваараа гэд Джейми ажилдаа эргэж орно. Энэ хэсгээс Купер бол тэрхүү ярахчин хэмээх цоврал алуурчин гэдэг нь ойлгомжтой болдог. Ингээд Купер охиныхоо хамт үүд хаалга гарцуудыг явж шалгахтал үнэхээр тусгай хүчнийхэн олноороо бүсэлсэн байгааг тэрээр олж хардаг. Ингээд гарах гарцгүй болсноо мэдсэн тэрээр буцаад тоглолт руу орохоос өөр аргагүй болно. Тоглолтын дундуур Купер тэдний суудлын хажуугийн шал нээгдэж хаагдж байгааг харж тийшээ орж зүгтэх талаар боддог. Гэвч охин нь түүнийг ойлгодоггүй тул тэрээр охиноо үлдээгээд гинэн цайлган худалдагч залуу дээр эргээд очино. Тэд хамтдаа агуулгад очиж зарах хувцсах бөгөөд энэ үеэр Купер өөрийгөө галс нөгч гэдгээ хэлж залуугийн итгэлийг улам олдог. Купер Джеймигийн картыг хулгайлж түүнтэй ярилцах үеэрээ тоглолтын үеэр ажиллаж байгаа хүмүүс цагдаа нар төрөл бүрийн нууц үг хэлснийг мэдэж Хэмилтон хэмээх Джеймигийн нууц үгийг цээжилж авдаг. Тэгээд Джеймигийн картыг ашиглан ажилтнуудын арын өрөөнд явж ортол тусгай хүчнийхний хурал болж байхдаа таарч огтхонч айж имээсэн шинжгүй тэрхүү хурлыг сонсно. Тэрч бүхэл Джеймигийн картыг зүгээд кофе уух нэрийдлэр тусгай гихний дундуур зурж түүнээс элсэн чихэр асуусан албан хаагчид шүүгээ онгойлгож элсэн чихэр гаргаж өгөөд бялуу хүртэл санал болгоно. Энэхүү үйлдэлээр нь түүнийг ямар ч орчин нөхцөл дасан зохицох чадвартай, жүжиглэх авьяастай, гүйлгээ ухаантай гэдэг нь харагдана. Буцаад гарахдаа тэрээр цагдаагийн богино долгионы радиог хулгайлдаг бөгөөд чихвчээр тэрээр түүний зан авирын талаар холбооны мөрдөх товчооны профайлер эмэгтэйн яриаг сонсох болно. Галын аварын дохиог асааж эмх замбраагүй байдал үүсгэхээр төлөвлөж байсан Купер радиогоор өнөөх эмэгтэй түүний яг тиймэрхүү зүйл хийж магадгүй учраас зөвхөн хүүхэд охид эмэгтэйчүүдийг л гаргаараа гэж хэлхийг сонсоод болдог. Купер өөр нэг сонголт болох дээвэр рүү гарч үзэхийн тулд төргөө хоолны хэсэгт жижиг дэлбэрэлт зохион байгуулж тентхийн ажилтны хормогчийг зүгээд дээвэр дээр гартал тусгай хүчнийхэнтэй таарна.
Купер өнөөхөл жүжиглэх авьяас дасан зохицох ур чадвараа ашиглан Жеймигээс мэдэж авсан нууц зүгээ хэлж баригдалгүй гардаг. Тэгээд хонгол охинтойгоо таарч охин нь түүнийг байн алга болоод байгааг хэлж хамт тоглолт үзхийг шаардсан тоглолт руу буцаж орно. Тоглолтын дундуур охин нь Куперт Lady Raven-ийн мөрөөдлийн охин буюу шилдэг шүтэн бишрэгчээр сонгогдож тайзан дээр түүнтэй хамт бүжиглж бас тайзны ард орох эрх хожвол үнэхээр гоё тухай ярих үед Купер эндээс гарах цорын ганц гарц яг энэ болохыг ойлгож тэр хавьд зогсож байсан зохион байгуулагчдын нэг болох Lady Raven-ийн авга ах дээр очиж охиноо саяхан цусны хор тавдраас эмчлэгдсэн талаар сэтгэл хөдлөсөн баахан юм зохиож худлаа ярьсаар Lady Raven-ийн мөрөөдлийн охиноор сонгуулж чаддаг. Тэгээд охиныхоо хамт тусгай мандат зүүж тайзны ард очиж охиноо Lady Raven-тэй цуг тайзан дээр бүжиглүүлж улмаар тоглолт дуусны дараа тайзны арын уран бүтээлчдийн хэсэгт хүртэл явж ордог. Lady Raven мөрөөдлийн охиноор шалгарсан Riley-тай салах ёс хийж уулзахаас өмнө тусгай ихний байрлаж байгаа хянах өрөөнд орж профайлер доктор Josephine Grant-тай уулзаж нөхцөл байдлыг асуудаг. Харин Купер энэ үеэр уран бүтээлчдийн гарах арын хэсгийг мөн л цагдаа нар шалгаж байгааг олж мэдээд Купер дараагийн алхмаа хийж Lady Raven-тэй хоёулахнаа нэг өрөөнд уулзах үеэрээ өөрийгөө ярахчин гэдгээ илчилж гар утсан дээрх шууд амжуулалтын бичлэгээ харуулж хэрвээ Riley тэр хоёрыг өөрийнхөө лимузинд суулган эндээс авч гарахгүй бол Спенсерийг зайнаас ч алж чадна гэдгээ хэлж дуучин сүрдүүлнэ. Өөрийн болон өрөөлийн амнасыг аврахаас өөр ямар ч аргагүй болсон дуучин Lady Raven Куперийн хэлснийг хийж тэднийг лимузиндээ суулган авч явснаар Куперийн төлөвлөгөө амжилттай хэрэгждэг. Гэвч Lady Raven түүнийг зүгээр тавиад явуулчихгүй тулд Riley-гийн гэрт очихыг асууж Riley-гийн ээж зөвшөөрснөөр тэдний гэрт явж очино. Дуучин бүсгүй жолоочоо гэрийнх нь гадна үлдээгээд Куперийн эхнэр баг хүүтэй танилцаад гэрт нь орно. Купер Lady Raven-д хэрвээ цагдаа нарт мэдэгдэхэл юм бол Спенсерийг ална гэж сөрдүүлдэг. Тэдний гэр бүлтэй юм ярьж суухдаа Lady Raven өөрийнх нь тоглолтын үеэр ярахчин баривчлах тусгай ажиллагаа явагдсан. Нэрээ нууцлсан үл мэдэгдэх хүнээс ярахчин энэ тоглолтын тасалбар худалдаж авсан тухай баримт нотлохотой мэдээллийг цагдаа нар хүлээж авсан талаар ярьж ялангуяа цуврал алуурчны талаар 30-аас 40 орчим насны цагаан арьстай ажил төрөл олонний дунд нэр хүндтэй харамгийн машин барьдаг зохион байгуулалт сайтай эмх зэгцтэй цэвэрч төгс байдалд донтсон өөрөөр хэлбэл мэргэжлийн хэлгээр OCD буюу үлэгт байдал албатмал үйлдэлийн эмгэгтэй гэх зэргээр бүгдийг хэлнэ. Мөн төрсэн ихтэйгээ токсик харилцаатай буюу харилцааны асуудалтай байсныг хэлдэг. Яг энэ үед Купер түүнийг өнөөдөр их ядарсан байх гэд боловсон хэдий ч шулуухан гэрээсээ явахыг хүснэ. Гэтэл Lady Raven цаг хожихын тулд төгөлдөр хуур дээр өөрийнхөө дууг тоглож өгөхийг хүсэн Riley-тай цог хөгжим тоглож дуулахдаа Riley-гийн утсыг мэдэгдэлгүй авдаг. Дуулж дуусаад хамтдаа селфи хийцгээе гэж хэлээд Riley-г утсаа хайж байх үеэр Куперийн утсыг шүүрч аваад селфи хийж утсаа эргүүлж авахыг хүссэн Куперийг үл тоон ариун цэврийн өрөөнд орж дотроос нь төгжинэ. Купер ихэндээ биеэ барьсан маягтай утсаа нэгтгэж эцэстээ тесэрч уурлан утсаа нэхэж хаалга онгойлгох гэж оролдох үеэр эхнэр нь маргалдаж эхэлнэ. Харин дуучин бүсгүй Куперийн утсан дээрх камерын аппликейшнийг нээгээд Спенсертэй ярилцаж хаана байгааг нь асууж шалгаасаар эвдэрхийн арслангийн хөшөөтэй усан ориглууртай ойролцоох цэнхэр хаалгатай байшинд түүнийг байгааг олж мэднэ. Lady Raven үргэлжлээд өөрийнхөө аккаунтаар лайв хийж фэнүүдээсээ тусламж хүссэн Филадельфи болон Нью-Жерси хотод эвдэрхийн арслантай усан ориглуурын ойролцоох цэнхэр хаалгатай байшиг мэдэх хүн байгаа бол том хүнд хэлж тийшээ цагдаа явуулаад хулгайлагдсан хүнийг очиж авраарай гэж хүсдэг. Нэгэн шүтэн бишрэгч охин тийм байшиг мэднэ гэд цагдаа дуудаж түүнийг аварна. Харин Lady Raven хаалганы цаанаас Куперийн эхнэр Rachelд нөхөр нь ярахчин буюу зартаа цоврал алуурчин гэдгийг хэлэх үед хаалганы цаана Купер гэрийнхнийгээ дээд өрөөндөө оруулж төгжинэ. Lady Raven боломжийг ашиглаад жолооч руугаа цагдаа дуудаж зурус илгээдэг. Дараа нь Куперийг хаалга онгойлгон орж ирж утсаа аваад Lady Raven-ийг машинд суулгаад авч явахыг оролдох үед гаражийн үүдэнд гэр бүлийнхэн нь зогсож байна. Түүнийг гэр бүлийнхний хараад эргэлзэж байх хооронд Lady Raven машинаас эвтэйхэн бууж эхнэр хүүхдүүдийг нь дагуулад явах үед Купер эхнэр хүүхдүүдтэй энгийн өдөр тутмын захиас хэлээд гараажаа хаагаад алга болно. Цагдаа нарын ирэх үед Купер гэрийнхээ дотор барьж байгуулсан нууц хонглоор зүгтааж тусгай гихний хувцс өмсөн зүсээ хувиргаж тэдний дунд ороод Lady Raven-ийн лимузин гэж жолоодон түүнийг авч явахыг оролддог чулаан гэрлэр гарцсан дээр зогсох үеэр дуучин бүсгүй машины цонхыг нээн хүмүүст хандан ярахчин барихыг анхааруулна. Энэ үеэр хэрхэн яаж сандралгүй оргон зайлахаа сайн мэддэг Купер энгийн хувцс өмсөн олонний дунд орон алга болж зүгтдэг. Харин Lady Raven өнөөх цэнхэр хаалгатай байшинд очиж
гэж аврагдсан Спенсер болон байршлын талаар маш чухал хэрэгтэй мэдээлэл өгсөн шүтэн бишрэгч охинтой уулзна. Энэ хэсгээс эхлээд киноны гол зангилаа мөн төгсгөлийн үйл явдал гарах тул та үзэх хэсгээ өөрөө шийдээрэй. Куперт тэр чихтэй зүгтаах боломж байсан ч тэрээр өөр сонголтыг хийж гэртээ буцаж ирнэ. Тэрээр эхнэр Рэйчелтэйгээ ярилцах үеэрээ Леди Рейвений тоглолт түүнд тавьсан занг байгаагүй. Харин гэрт нь түүнд занг тавьсан байсныг бодож оллоо хэмээн эхнэртэй хэлдэг. Купер түүнийг юунаас олж яаж сэжиглж мэдсэнийг асуух үед Рэйчел галкаманд эсвэл эмнэлэгт ашигладаг цэвэрлэгээний бодисоос огт өөр үнэртэй цэвэрлэгээний бодис нөхрийнх нь хувцснаас байнга үнэрддэг байсан. Мөн хөршүүддээ хэрхэн яаж эвлэгхэн худлаа ярьж байсныг түүнд хэлж түүнд эргэлзээ төрсөн гэдгээ ярина. Тэгээд мөн Куперийн хүн хулгайлж алах төлөвлөгөөгөө боловсруулдаг байсан нууц байшинд түүний араас нууцаар дагаж очиж мэдээд дараа нь тэнд ганцаараа явж очин тоглолтын тасалбар худалдаж авсан баримтыг тэнд орхиод цагдаа нарт гудамжны утаснаас мэдэгдсэн гэдгээ Рэйчел түүнд хэлдэг. Түүнийг илчилж цагдаад мэдэгдсэн хүн эхнэр нь байсныг мэдсэн Купер Рэйчелийг алахаар шийдэх үед Рэйчел ядчил өгөхөөсөө өмнө охиндоо зориулж хийсэн бялууг хувааж идэх хэмээн түүнээс хүснэ. Тэгэд хамтдаа сууцгаан бялууг идэх үеэр Купер Рэйчелийг ямар ихээр үзэн ядж байгаагаа хэлж байхдаа өөрийн мэдлгүй зүсэн бялууг бүгдийг нь дуустал идсэн байдаг. Харин Рэйчел бялуунд Куперийн багжны хайрцагнаас олсон хулгайлсан хүмүүстэй уулгадаг эмийг хийсэн байх бөгөөд нойр сүлэгч эмэнд мансуурсан Купер илэрч ээжийнхээ дүрсийг харан ярилцдагч бодит байдал дээр тэрхүү дүрс профайлер Жозефин Грант байдаг. Ингээд цагдаа нар Куперийг 3 удаа цахилгаан гар буугаар буудаж байж буулга авна. Түүнийг гавалж гинжлээд цагдаагийн фургонд суулгахын өмнөхөн тэрээр газар дунсан Райлигийн дугуйг босгож янзалж тавиад цаашаа явдаг. Энэ үеэр цагдаагийнхын хүүхдүүдийг нь гэрт авчирч усан нүдэлсэн Райли аавыгаа тэрвэрчгээд ээж дээрээ гүйж очино. Фургон дотор Купер ханцуунасаа Райлигийн дугуйг босгож тавихтаа нууцаар авсан дугуйны хигээс төмрийг гарган ирж гаваа тайлах үеэрээ Ёжтой гэгч нь инээмсэглснээр кино өндөрлөнө. Киноны талаарх хэд хэдэн сонирхолтой баримтуудыг дурдхад энэхүү киноны гол дүрийн нэг болох дуучин Lady Raven-ийн дүрд киноны найруулагч M. Night Shyamalan-ы төрсөн охин Saleka Night Shyamalan тоглосон бөгөөд тэрээр бодит амьдралд ирч мөн дуучин, дуу зохиогч эмэгтэй юм а. Тэрээр энэхүү кинонд зориулж 14 шин дуу зохиож бичсэн ба уг кинонд ажиллахдаа Болливуудын кинонуудаас мөн pop дуучин Adele, Billie Eilish, Rihanna, Rosalia, Taylor Swift зэрэг эмэгтэй pop одуудаас инспирэшн санаа авч ажилласан гэдгээ ярилцлагуудаа дуртай хэлсэн байна. Анхандаа найруулагч M. Night Shyamalan уг киног өөр хүнээр зохиолыг нь бичүүлж найруулуулахаар төлөвлөж байсан ч эцэстээ өөрийнхөө дуучин охинтой хамтран өөрөө зохиолоо бичиж продюсерлаж найруулахаар шийдсэн байна. Тэрээр 1985 онд Америкийн үндэсний хөлбөмбөгийн авраг шалралт тэмцээний үеэр 101 орогдлыг баривчилсан Operation Flagship хэмээх тусгай баривчлах ажиллагаанаа сэдвлэн кино зохиолоо бичсэн ажээ. Киноны туслах дүрүүдэд дуучин Kid Cudi, Ras нар тоглосноос гадна мөн киноны найруулагч M. Night Shyamalan ч гэсэн энэ кинонд жижиг дүр бүтээсэн нь өнөөх мөрөөдлийн охиныг сонгож Cooper Riley хоёрт тайзны арагшаа орох мандат өгдөг дуучны авга ах шүү дээ. Киноны гол дүр тоглосон жүжигчин Josh Hartnett цуврал алуурчин Cooper-ийн дүрийг гаргаж энэ дүрд орохын тулд цуврал алуурчдын тухай болон хүний сэтгэл зүйн талаар өгүүлсэн олон ном зохиол уншиж урт хугацааны бэлтгэл хийсэн байна. Бичлэгийн төгсгөлд киноны төгсгөлийн нэрсийн дундуур гардаг хэсгийг багтаая гэж бодлоо. Энэ хэсэгт тоглолтын үеэр дуучны мерчендайз худалдаан дээр ажиллаж байхдаа санамсаргүй байдлаар цуврал алуурчинд бүх мэдээллийг тоочож хэлсэн Джейми гэртээ мэдээ үзэж байгаад алуурчин хэн болохыг олж тогтоосныг сонсоод өөрийгөө түүнд бүгдийг хэлсэн гэдгээ мэдээд ахиж хинт ч итгэхгүй хинт ч юу ч ярихгүй гэж хэлж байгаа хөгжилтөөч гэмээр үйл явдал гартгаа. Ингээд та бүхэндээ өнгөрсөн сард дэлгэцнээ гарч 76 сая долларын орлогыг олцоход байгаа Trap Action Thriller киног танилцууллаа. Таалагдсан бол лайк, шеэр дарж, subscribe хийхээ мартаоцай. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяр таа.